Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Та хэр их алдаа дутагдал гаргасан, ямар ч ангал нүхэнд унжигсан байх хамаагүй, Бурхны хариулт бол их энгийн юм. Гэмш, нүхнээсээ гар, буруу шийдвэрээс холдуулан, зөв замд хөтлөх сайн шийдвэр гарга. Буруутгалын өрхөнд бүү ор гэж Бурхан хэлдэг. Өнөөдөр би та нартай урам хугаралт болон бүтлгүйтлийг хэрхэн даван туулах талаар ярих болно. Тэгэхээр та бидэнд урам хугарах үе байсан байх. Урам хугарсан байна гэдэг нь дахин урам зоригоо сэргээх хэрэгтэй болж байна гэсэн үг. Бид бүгдээрээ л бүтлгүүтэж, унаж шантардагч, харин босох арга замаа олох ёстой. Гэрэл харанхуйг үргэлж дийлдэг. Эергэн сүргийг ямагт ялан дийлдэг шиг бид урам хугаралтаа даван туулах ёстой. Тэгэхээр муу ёрын сүнсний бидний байлгахыг хүсдэг нэг газар байдаг ба. Түүнийг ангал нүх гэж нэрлэдэг. Та нар ямар нэг ангалыг мэднэ үсттэй? Урам хугаралтын нүх, сэтгэл гутралын ангал, айдсын ангал, уур хилэн. За тэгээд ямар ч төрлийн нүх ангал байж болдог. Тэгэхээр энэ нүх ангал гэдэг чи юу юм бэ? Энэ бол гүнзгий, хонхор, доошоо, харанхуй, тааламжгүй газар. Өөрийгөө өрөвдөгч гэсэн нэгэн төрлийн нүх гэж би боддог. Бүүдгэр өрөөнд бүхэл өдөржингөө өөрийгөө өрөвдөж суух шиг хамгийн муу зүйл байхгүй. Энэ бол аимшигтай. Бурхан бидэнд хүсдэг газар биш. Ийм газрын төлөө Есүс загалмаа дээр нас бараагүй юм. Йосефийн ах дүү нар түүнийг нүхэнд хаяад эцэст нь тэр хааны ордонд ирсэн. Тэгэхээр Йосеф нүхнээс гарах ямар нэгэн арга олсон байж таарна. Та ч гэсэн одоо түүнтэй адилхан нүхэнд хаягдсан мэт байж болох юм. Магадгүй зурагт үзэж байгаа зарим хүн санамсаргүйгээр энэ нэвтрүүлгийг харчихлаа гэж бодож байгаа хүмүүс болон яг энэ нэвтрүүлгийг үзээд сууж байгаа сэтгэл гутралын, айдсын, уур хилэнгийн нүх цанганд байгаа хүмүүсээ. Ямар ч тач та нар санамсаргүй бидэнтэй нэгдээгүй. Нүхнээс гарах арга замыг өөрийнхөө үгээр Бурхан та нарт харуулах болно. Тэгэхээр бид бүгд Бурханд хандан энэ хүсгүй байгаа газараасаа гарахыг залбирдаг л үсттэй. Үннийг хэлэхэд залбирал бол хийх ёстой бүх зүйл биш юм. Бидний төлөө ямар нэгэн зүйлийг хийгээч гэж залбирахад хийх ёстой зүйлийг минь Бурхан харуулдаг юм байна гэдгийг би олон удаа харсан. Бидний төлөө ямар нэгэн зүйлийг хийгээч гэж Бурхан руу хандан залбирахад бидний төлөө ид шидийн байдлаар ажилддаг бөгөөд бидэнд амьдралаа өөрчлөх хийх хэрэгтэй байгаа ямар нэгэн зүйлийг Бурхан харуулдаг. Тэгэхээр махан биеийн ажил. Бурхны ажил хоёрын хооронд ялгаа байна. Махан биеийн дагуу битгий ажил хэмээн Библи бидэнд маш тодорхой дахин хэлсэн байдаг шүү дээ. Махан биеийн дагуу ажиллана гэдэг нь махан биеийн эрч хүчээр, махан биеийн санаа бодлынхоо дагуу Бурхныг оролцуулахгүйгээр ямар нэгэн зүйл хийх, бүтээх гэж оролдох юм. Махан биеийн ажлуудаас бид хол байх хэрэгтэй. Харин Бурхны ажлуудыг бид хийхийг хүсэх хэрэгтэй бөгөөд танд харуулсан ажлуудыг бид хийх хэрэгтэй юм. Бурхан танд зааварчилж чиглүүлсэн болон үгээрээ илчилж харуулсан зүйлсийг аль эсвэл Бурхны үгэнд бичигдээгүй ч бидний рема гэж хэлдэг Библиэд үл зөрчилдөх, ариун сүнс таны зүрхэнд хэлсэн үгсээр илчлэгдэж байж болох тийм л ажлуудыг та хийх хэрэгтэй. Тоолж барахааргүй олон мянган хүн өдөр шөнөгүй эдгэрлийн төлөө залбирч байна. Ямар ч залбирлаас илүү эдгэрлийн төлөөх залбирал хамгийн олон байгаа бах. Бурхан бол бидний эдгэгч. Есүс бол бидний эдгэгч. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бидний амьдралд Бурхан гайхамшиг хийгээч гэж залбирч байхдаа бид өөрсдийн бие махбодоо хүчрхийлж байгаа эсгээ анзаарч байгаарай. Та Бурханаас эдгэрлийг өгөөч гэж залбирч байхад Бурхан таныг илүү их унтаж амрах хэрэгтэй гэдгийг харуулж болох юм шүү. Би жаах удаа яриа. Одоо болж байна шүү. Та эдгэрлийн төлөө Бурханд хандан залбирч байхад Бурхан танд яг тэр даруйда амьдралынхаа зарим стресснээсээ салаарай гэж хэлж болох юм шүү. Та жаахан амарч тайван байгаарай. Өдөр бүр маш олон ажил амжуулах хэрэггүй. 5-6 зүйлийг нэг дор хийх гэсний хэрэггүй. Таны амьдралд эдгэрэл хэрэгтэй байгаа бол Бурхан таны маш олон жилийн турш тээсэн уур хилэнгийн асуудлаа шийдээсэй гэж хүсэж байгаа. Эсвэл таны дургуг хүрэгдэг, хийхийг ч хүсдэггүй дасгал хөдөлгөөний асуудлыг шийдэхийг хүсэж байгаа. Санаа зовох хэрэггүй. Тэр дээрх тодорхой нэг цэг дээр би хүрэхийг хүсэхгүй байгаа юм. Харин өөрийнхөө төлөө бүх зүйлийг хийгээч гэж
Бурханаас гуйгаад л байх хэрэггүй юм байна гэдгээ ухаарч ойлгох хэмжээнд хүртлээр өсөх тэнцэгт хүрэхийг хүсдэг. Энэ асуудлаас салгаад өгөөч гэж залбирдаг атлаа өөрөө тижээн тэтгэж өөгшүүлж болох юм гэж үү? Ингэж асуух нь зөв юм уу? Өдөр шөнөгүй байнга л тижээж өөгшүүлж байдаг асуудлаас салгаад өгөөч гэж Бурханаас гуйдгаа болох хэрэгтэй. Нэг зүйлийг ойлгох нь их чухал. Заримдаа бид хэрв та өөрийгөө ямар нэгэн нүхэнд байгаа гэж бодож байгаа бол ингээд та нар намайг нүх гэж юу хэлээд байгааг минь ойлгож байгаа үсттэй. Энэ бол нэг талаараа их өргөн ойлголт л доо. Тамиг ч гэсэн нүх гэж хэлдэг. Тэгэхээр бид мэдээж хэрэг тэр газарт амьдралаа дуусгахыг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ энэ дэлхий дээр амьдарч байх хугацаанд ч бас тэр нүхний нэг хэсэгт амьдармааргүй. Тэгэхээр нүхнээс хэрхэн гарах вэ гэсэн асуултын хариулт бол ихийнгийн зүгээр л авирсаар байгаад нүхнээсээ гарах. Бос дээшээ авираад гар. За тэгэхээр таны ухаан санаа нүхэнд дундгүй. Би сүүлийн үед бараг өглөө бүр алхаж байгаа. Аяллаар яваагүй л бол бараг өдөр бүр алхаж байгаа. Алхаад л явж байхад хэн нэгний дургүй хүрмээр дадал зуршлаас болоод бусдыг шүүсэн сөрөг бодол санаанууд надад орж ирдэг. Тэгэхээр та нарт энэ зүйл тохиолддог эсхийг би мэдэхгүй байна л да. Та нар юу бодож, ямар байдгийг би мэдэхгүй байна. Өөрийнхөө бизнесийг бодоод явдггүй. Яадгийг мэдэхгүй. Гэнтхэн л тарих толгой маань ийм хогийн бодол санаануудаар дүүрчихдэг. Би бүр яагаад ийм зүйл бодож байгаагаа ч ойлгодоггүй. Гэхдээ л ийм зүйл болоод байдаг шүү дээ. Хэрв та нар Библийг сайн мэдэж байгаа бол оюун санаа нь тулааны талбар гэж хэлсэн байдаг шүү дээ. Мууярын сүнсний олзлохыг хүсч байдаг талбар бол оюун санаа юм. Хэрв тэр бидний оюун санааг л олзолж өөрийн болгох юм бол явандаа тэр бидний амьдралыг удирдах эхэлнэ. Учир нь хүн юу бодож санаж байна түүнтэйгээ л адилхан байдгийг. Бүхэл өдрийн туршигын нэгний талаар буруу муу зүйлсийг бодно гэдэг бол боломжгүй зүйл юм. Тэр бодлоосоо салж зөв сайн руу удирдаарай. Тэгвэл бодол санаа чинь буруугаар эргэхгүй. Тиймд хайр дотор алах. Бид хайраар дүүрэн бодол санаатай байх ёстой. Эерэг амьдралтай, эерэг гэгэн бодол санаатай байх хэрэгтэй. Тиймээс бидний оюун санаа бол өгөөштэй ижил гэж Петр хэлсэн байдаг. Тэгэхээр бид тогтмол уйггүй энэ талбар дээр ажиллах ёстой. Үгүй бол таны оюун санаа тэр чигтээ өөр чиглэлд явж байгааг та харах болно. 2-р Коринт 10-р бүлэг дээр бидэнд үүрэг хариуцлага өгсөн ба тийм бодол санааг нураа гэсэн байдаг. Бид цэцэрхэл болон Бурхны мэдээллийн эсрэг босогч альва өндөрлөг зүйлсийг устгаж ямар ч бодол санааг Христийн дуулууртай байдалд олзлуулдаг. Тэгэхээр энэ бол Бурхны бидэнд хийж өгөх ямар нэг зүйл биш байгаа биз? Энэ бол бид өөрсдөө хийх зүйл юм. Түүний бидний төлөө хийж өгөх зүйл нь бид оюун санаа буруу чиглэлд явж байна шүү гэдгийг бидэнд ойлгуулж таниулж өгөх юм. Ариун сүнс бидэнд буруу замаас гарахыг сануулж туслах үүрэгтэй. Бид нарийн зам дээр байх ёстой. Гэтэл заримдаа бид өргөн зам дээр гараад ирдэг. Бид буруутгалын өрхнөөс хол байх хэрэгтэй. Буруутгал шүүлтийн мэдрэмжийг бид авах ёсгүй. Хэрв та өөрийгөө ямар нэгэн нүхэнд байгаа гэж бодож байгаа бол зүгээр л тэр нүхнээсээ авираад гар. Та өөрийгөө өргөн зам дээр давхиад орчихлоо гэж бодож байгаа бол нарийн зам руугаа ор. Би та нарт дахиад хэлье. Та нар буруутгалын өрхийг алгасаж буруутгалаас хол байж чадна. Гарцаагүй чадна. Учир нь ямар нэгэн буруу зүйл хийхээр уруу татагдж байгаа нь та гим хийсэн гэсэн үг биш ээ. Уруу татлах сорилт бол гим биш юм. Харин бид буруу зүйл хийж байна гэдгээ мэдэж байгаа атлаа түүнийгээ үл тоон үргэлжлүүлсээр байхдаа жинхэнэ асуудал бий болдог. Харин та ариун сүнстэй хамтран ажиллаж зөв зүйл хийж байгаа. Ухаалаг нэгэн мэрэгэн ухаантай Христэд итгэгч хүн бол бүхэл өдрийн турш байнга л ариун сүнсний ятгалаг ухаарлын төлөө залбирах болно. Муу ярийн сүнсний буруутгал биш, харин ариун сүнсний ятгалаг ухаарлыг авах болно. Нэг нь үнэхээр гайхалтай сайхан, харин нөгөөх нь аимшигтай. Ариун сүнсний гэж хэлэхээс илүү сайхан зүйл хаанч байхгүй. Тэр хизээж чангаар хашгирдгүй. Зүгээр л анхаан гэж байгаа юм шиг л байдаг. Тэгээд л болоо. За юу? Тиймээс би алхаж явахдаа надад орж ирсэн зарим бодлууд буруу гэдгийг ойлгодог. Тэгээд л цааш алхаж байхад
Эхний бодлын араас өөр нэг нь орж ирээд л нэг мэдхэд маш олон төрлийн бодлууд орж ирсэн байдаг. Тэгэнгүүт би ч бодол санаагаа нүхэнд унахыг зөвшөөрч байна да гэж өөртөө хэлдэг. Буруу бодол санаа надад орж ирэх бүрт би өөртөө ингэж хэлээд нүхнээс авиран гардаг. Өөрөөр хэлбэл би бодол санаагаа өөрчилж өөр зүйлсийг боддог гэсэн үг юм. Хэсэг хугацааны дараа дахиад л нөгөө нүх рүүгээ орчихдог. Гэхдээ энэ удаад унсан хэсгээс арай дээх нь нүхний хагаст нь хүрсэн байдаг. Иймэрхүү байдал хэд хэдэн удаад автгсны дараа би дахин нүхэнд унахааргүй болдог. Одоо тэгэхээр нэг зүйлийг та нар маш сайн ойлгох хэрэгтэй байна. Нүхнээс та өөрийгөө татаж гаргасан гэдг нь муу ярийн сүнс таныг дахин хизээж оролдохгүй орхино гэсэн үг биш. Та нар итгэлээрээ тэмцэх, сайнаар тэмцэх хэрэгтэй болно. Амен. Та нар холдуулж шийдээд байх ёстой. Гэхдээ эргээд ирнэ, дахиад л шийднэ, эргээд ирнэ. Та нарын зарим нь загасчин баха. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр загасчин хүн уургаар шийддэг. Юу ч барьдгүй. Уургаа ороож байгаа дахиад л шийддэг. Хүссэн зүйлээ барих хүртлээр та энэ үйлдэлээ давтдаг шүү дээ. Бүхэл өдөржингөө тэнд суугаад ийм зүйл хийдэг тийм биз дээ. Миний нөхөр гольф тоглодог. Тэр олон бөмбөгийг муу цогтөг. Тэглээгээ тэр гэртээ хүрээд ирдэггүй цохиодл байдаг. Тэгэхээр бид нэг зүйлээ хэрхэн дахин хийх талаар мэддэг байх ёстой. Үүнийг мэдэхгүй бол бид маш амархан бууж өгөх болно. Би өнөөдрийн энэ номлолыг дахиад оролт гэж нэрлэж болох байсан. Гэхдээ би тийгээгүй. Хэдийгээр би энэ тухай ярьж байгаач тэгж нэрлээгүй. Учир нь муу ярийн сүнс хизээч дийлж чадахгүй, бууж өгөхөөс хизээ ямагт татгалздаг. Тэр нэгэн байгаа учраас юм. Бууж өгөхөөс татгалздаг. Тэр нэгэн байгаа гэж би хэлсэн шүү. Бууж өгөхөөс татгалздаг. Хэр олон удаа муу ярийн сүнс чиний бодол санаанд муу зүйлсийг хийх нь хамаагүй. Тэдгээрийг гаргаж хаяад зөв чиглэлдээ ороорой. Нүхэнд унчсан байгаагаа мэдэх бүртээ буруутгалын өрхөнд орлоггүйгээр авираад гараарай. Буруутгалын өрхнөөс гараарай. Түүнд нь битгий ороорой гэж дахин хэлмээр байна. Учир нь та нэг удаа буруу зүйл хийхэд та буруу гэдгээ мэдээд өөрийгөө буруутгах мэдрэмжтэй болдог. Энэ нь таныг улам бүрд ордуулж дахиад яг ижилхэн өрхөнд таныг оруулдаг. Буруутгалд хизээж сайн зүйл байдаггүй. Гэмш тэгээд өөрийнхөө хийх зүйлээ хий. Паул нэг л зүйлийг би хийдэг, нэг л зүйлийг гэж хэлсэн байдаг. Агуу төлөөлөгч Паул би нэг л зүйлийг хийдэг. Энэ бол миний зорилго бөгөөд өнгөрсөн зүйлсийг ардаа хайж зөвхөн урагш тэмүүлэн зүтгэдэг гэсэн байдаг. Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс болон зурагтаа үзэж байгаа хүмүүс үнэхээр та бидний нэр төрийн хэрэг байна. Та хэрэг алдаа мадаг гаргаж ямар нүхэнд унсан байгаа нь хамаагүй. Бурханаас ирж байгаа хариулт бол маш энгийн юм. Бурхантай яар. Гэмш буруу шийдвэрээс чин өөр зүгт хөтлөх зөв шийдвэрийг гарга. Буруутгалын өрхөнд бүү ор. Хэрв та дахин унах юм бол эдгээрийг л хий. Хэр их хугацаа орох нь хамаагүй. Хэрв та бууж өгөхгүй л бол муу ярийн сүнсийг ялах л болно. Юу гэж би харилцааны бэлэг авьяастай. Гэхдээ яг үннийг хэлэхэд би тийм онцгой оюун ухаантай, гайхамшигтай ур чадвартай хүн биш ээ. Харин хийдэг зүйлээ л та нарт хэлье. Би мэдрэмжтэй бас зөрүүд хүн. Би амархан бууж өгдөг хүн биш юм. Тийм ээ. Ийм чанар та нарт бүгдээрэнд нь хэрэгтэй. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр таны нэрний ард 15 төрлийн зэрэг дэв дагалдсан ч та туйлбаргүй амархан бууж өгдөг бол та юу ч хурааж авахгүй. Та гоц ухаантай, чухал хүн шиг харагдаж болох юм. Гэхдээ бүх зүйлийн утга учир нь үр жимсэндээ байдаг шүү дээ. Та амьдралдаа ямар үр жимсийг хураахыг хүсэж байна вэ? Энэ надад үнэхээр сонирхолтой байдаг. Заримдаа олон хүмүүс шашны талаар өндөр боловсралтай, маш олон сургууль дүүргэж грек еврей хэлээр уншдаг. Би энийг буруу гэх гээгүй. Үнэхээр сайн байна. Миний толгой бол тийм зүйлсэд хизээж хүрэхгүй. Харин зарим хүмүүс бүгд биш шүү. Заримдаа хүмүүс зүгээр л Бурхны дуудлагыг сонссон. Бурхны тослогоог аваад зүгээр л босоод үйлчлэлээ хийж байгаа над чиг хүмүүсийг шүүмжилдэг. Тэд нар та өөрийгөө хэн гэж бодож байгаа юм бэ? Энэ эрхийг хэн өгсөн бэ гэдэл. Бла 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 гэдэл.
Тэд жижигхэн алдаа бүрийг олж харна. Бүр жижигхэн эмтэрхийг хүртэл олж хараад шүүмжилдэг. Харин би Библиэлээс юу олж уншсан гэж та нар бодож байна? Та нар тэднийг үр жимсээр нь танино гэж хэлсэн байдаг. Тэгэхээр таныг шүүмжилж шүүгээд байгаа хүмүүс амьдралд тань шиг их үр жимс байдаггүй. Тийм биз дээ? Амен. Тиймээс Бурхан таныг хэн байлгахыг хүсэж байгаа тийм л хүн байхад ч хүмүүсийн бодол санаа саад болох ёсгүй. Гим нүглийн, дуулуургүй байдлын, сөрөг, уналт, урам зориггүй байдал, гүлгөр, харанхуй, Бурханы хүслийн биш ямар ч нүхэнд хизээж бай унсан бай. Хариулт нь их ингийн. Нүхнээсээ гар. Буруутгалын хавханд бүү ор. Та нар гэртээ харахтаа энийг санаж чадах уу? Үгээр дүүрсэн 7 хоногийн семинарын дараа Есүсийн гайхалтай магтаал хүндэтгэлийг сонссны дараа эдгээр бүхий л тайлбар номлолуудыг сонссны дараа энэ бүхэн таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Бас ном, CD, футбол худалдаж авсан. Бүр нарийн хэлбэл Joyce Meyer-ийн үйлчлэлийн үзэг дэвтэр авсан шүү дээ. Тэгэхээр та одоо гэртээ харахтаа төгс төгөлдөр болсон байх, тийм ээ? Хэн бүхнийг мэдхээс өмнө хэрв таныг хэн нэгэн унтахаас ч өмнө уурлуулсан бол юу болох байсан бэ? Та нарын хэдэн миний юу хэлэх гээд байгаа санааг ойлгож байна вэ? Магадгүй та нар би аврагдсан хүн мөн гэж юу гэж бодох байсан баг. Би Христэд итгэгч хүн мөн үү? Би яаж иймэрхүү зүйл хийж чадаж байна? Тэгснээ 2 цагийн дараа иймэрхүү байдалтай. Тэгэхээр байна шүү дээ. Муу ёрын сүнс хизээж зөвшөөрдөггүй. Библиэлд ингэж хэлсэн байдаг. Марк 4-р бүлэг дээр үр таригдахад тэр даруйд муу ёрын сүнс ирээд хулгайлдаг. Би сөрөг байхыг хүсэхгүй байна. Би та нарт муу мэдээ хүргэхийг ч хүсэхгүй байна. Тэгэхдээ та нар ямар нэгэн байдлаар дайралтад орж байгаагаа мэдэх бах. За альвэ над руу битгий ингэж харал да. 24 юм уу 48 цагийн дараа ч юм уу би сайн мэдэхгүй байна. Учир нь муу ёрын сүнсэнд таныг хийгээсэй гэж хүсэхгүй байгаа зүйлс байгаа учраас шүү дээ. Муу ёрын сүнс таныг энэ бүхнийг гэртээ хараад хэрэгжүүлж, бодож тунгааж, шийдвэр гаргахдаа энд сурсан зүйлээ ашиглахыг хизээч хүсэхгүй байгаа. Таныг татаж замаас ч гаргаад, буруутгал, муухай мэдрэмж, таны хийсэн бүхий л зүйл муу байсан гэж мэдрүүлэхийг хүсдэг. Энэ 7 хоногийн турш хэрхэн гарах вэ гэдгийг ярьсан тэр нүхэндэл таныг буцааж оруулахыг хүсэж байгаа. За альвэ надад туслаарай. Би зүв биш байна уу? Тэгэхээр миний хэлээд байгаа юм бол та хэрв нүхэнд эргээд унчихвал авираад гар. Буруутгалын хавханд битгий ороо гэснийг сайн санаарай. Та нар хажуудах хүн рүүгээ хараад авираад гар. Буруутгалын өрхөнд битгий ороо гэж хэлээрэй. За сайн байна. Тэгэхээр одоо бүгдээрээ Библиэл дээрх агуу уналтыг даван гарч гайхамшигтай зүйлсийг үйлдсэн зарим нэгэн онцгой хүмүүсийн талаар ярилцгаая. Энэ түүхүүдээр Бурхан бидний алдаа гим нүглээс мань болоод хизээж урам хугардгүй гэдгийг та нарт өөрөө харуулах байхаа гэж би итгэж байна. Ягд гэдгийг та нар мэдэх үү? Учир нь түүнтэй харилцаатай байхаар дуудагдсанаас ч өмнө бидний хийх алдаа зөрчлийг тэр мэдэж байсан. Та хизээж Бурханы хувьд гинтийн сюрприз биш юм. За тэгэхээр Бурханы хий гэж хэлсэн зүйл дээр бүр мөсөн унаж бүтлгүйдэх ямар байдаг вэ? Мосегийн талаар харъя л да. Бурханы агуу эрэгтэй эмэгтэй хүмүүс эсвэл Бурханы эрэгтэй эмэгтэй хүн бүр бүгдээрээ агуу гэдэг үгийг орхичихъя. Учир нь бид бүгдээрээ сул талтай. Тэгэхээр бид ядаж нэг талбар дээрээ асуудалтай байдаг. Энэ нь яг л бидний махан биеийн үргэс адил. Харин
Мосегийн хувьд өргөс нь уур хилэн байсан. Мосе Бурхны эр хүн байсан боловч түүнд нэг чанар байсан. Тэрхүү зан чанар нь түүнийг нэг бус удаа асуудалд оруулж байсан. Үүнийг хэрэгтэй энэ зан чанарынхаа улмаас тэрээр Бурхны ард түмнийг амлагдсан газарт хөтлөн оруулж чадаагүй. Тэр энэ зан чанараа ээлт ширүүн илэрхийлж хийх ёсгүй зүйлсийг хийсэн юм. Тэгэхээр Египтээс гарсан номын 32 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлд ингэж хэлсэн байна. Тэгэд Мосе буцаж уулнаас буув. Гэрчлэлийн 2 хавтан түүний гарт байсан бөгөөд тэдгээр нь хоёулаа ар үүргүү бичигдсэн байв. Уг нь хавтангууд нь Бурхны бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурхны бичээс байжээ. Тэдгээр хавтангууд дээр Бурхан өөрөө 10 хуулийг бичиж сийлсэн байсан. Тэгэхээр Мосе тэнд 40 өдөр 40 шөнө байсан. Гэхдээ энэ олон өдрүүдэд юу болсон бэ гэдг нь бичигдээгүй байна. Зөвхөн хавтанг бариад бууж ирсэн тухай л бичигджээ. Энэ бол үнэхээр гайхалтай. Бидний хүн нэг бүрийн уншаад ойлгох зүйлсийг тэрхүү хавтан дээр бичсэн байсан нь үнэхээр агуу гайхалтай зүйл байсан. Та нар мэдэн шүү дээ. Паул өөр хараа зоригтой байсан. Тэгээд тэр 3 дахь тэнгэрт аваачигдсан гэж хэлдэг бөгөөд энэ талаараа тэрээр тайлбарлахыг хүсээгүй. Учир нь зарим зүйлс зөвхөн Бурхан та хоёрын дунд л байдаг бөгөөд өөр хэнийг нь тайлбарлахын аргагүй тийм зүйлс байдаг. Юу гэж? Маш олон хүмүүс надаас Бурхан таныг дуудахад юу болсон бэ гэж асуудаг. Энэ бол бусдад заавал тайлбарлаж ярих зүйл биш байж болох юм шүү. Та л ганцаараа ойлгох зүйл юм. Бурхан таныг дуудаж байна гэдгийг та өөрөө л мэднэ. Бид өөрсдийнхөө мэдэрсэн туршлага бүх зүйлийг бусдад тайлбарлаж ярихын нэг сул тал нь тэд ч бас ижил зүйлийг мэдрэхийг хүсэн хүлээдэгт байгаа юм. Би нэг л зүйлийг хэлэх байна. Юу гэхээр Бурхан танд ямар нэгэн зүйлийг хэлхийг хүсвэл тэр өөрөө танд мэдүүлэх болно. Тиймээс бусдыг харахаа бол таны амьдралд хийх ёстой зүйл хийгдсэн байхын төлөө Бурхан тантай өөрөө уулзахыг хүссэн хүлээ. Тиймээс тэнд Мосед юу тохиолдсныг би мэдэхгүй. Бидний мэдэж байгаа зүйл бол 2 чулуун хавтан бариад тэр уулнаас бууж ирсэн. Хавтан бол тийм ч том байгаагүй. Ар өвөргөө бичээстэй байсан бөгөөд Бурхан өөрөө үнийг сийлсэн байсан. Энэ хүн бол маш ариун байсан байж таараа. Гайхалтай. Дүрслэхийн аргагүй мэдрэмж. Мосе уулнаас доош бууж замынхаа талд нь орсон. Нэлээд доошлоод Йошуатай уулзсан. Учир нь Мосе хэсэг хүмүүсийн хамтаар уулууд өгсөн боловч зөвхөн ганцаараа л өксөж явхаар зөвшөөрөгдсөн юм. Тиймээс хуарандаа үлдээд хүлээж байх ёстой хүмүүсийн дуу чимээг Йошуа эхэлж сонслоо. Юун дуу чимээ болохыг тэд ялгаж таньсангүй. Тулааны дуу чимээ юм уу, ялалтын уухай юу гэж Йошуаг хэлэхэд тэд дуулж байх шиг байна гэж Мосе хэлж байна. 19 дугаар ишлэлдэр Мосе хуаранд ойртмогц тугал ба бүжгэлж байгаа хүмүүсийг харав. Тэд алтан тугал хийгээд түүндээ мөргөж байлаа. Яагаад? Учир нь тэд хүлээж залгасан байсан юм. Хүлээх нь тэдэнд том сорилт болжээ. Бид нар Бурхныг хүлээж байна уу гэдгээ шалгаарай. Бурхныг хүлээхийн оронд бид өөрсдийнхөө ажиллаад эхэлсэн биш үсттэй. Мосегийн уур дүрлэлсэн гэжээ. Түүний сул тал гарч ирж байна. Гараасаа хавтангуудыг хайж уулын бэлд тэдгээрийг бутлав. Бурхан өөрийн мутраар бичээс бичсэн хавтан шүү дээ. Уур хилэнгээсээ болоод Мосе тэдгээрийг хайж буталж байна. Хөөх, Бурхан дахин түүнд итгэх болов уу? Бурхан дахин түүнийг ашиглах болов уу? Харин Египтээс гарсан нь 34-ийн 1 дээр Бурхан Мосед хандан урдын адил 2 чулуун хавтанг өөртөө зориулан бил. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг би эдгээр хавтангууд дээр бичнэ. Тиймээс Мосе дахин уулууд өгсөж 40 өдөр 40 шөнө болсон шүү дээ. Бүгдээрээ төсөөлөл дөө. Бүгдээрээ ариун төсөөлцгөөе. Мосе уулууд дахиад өгсөж явахдаа юу мэдэрч байсан болоо? Тэр анхны хавтанг хугалж унагсан. Тэр бутархаанууд дээр гიშгээд явж байхдаа юу бодож байсан болоо? 2 дахь удаага ингэж явахгүй байж болох байсан шүү дээ гэдгийг бодох юм бол тэр үнэхээр урам нь хугарах байсан байх. Сонсоорой, та өнгөрсөнд хийсэн алдаа завхарлаа бодож урам хугарч байгаа бол
Энэ нь Бурхан тантай ажиллахаа зогсоосон гэсэн үг биш. Та дахиад эхлэх боломжгүй гэсэн үг ч биш. Харин та буруутгалыг битгийтэй. Хэрв та өнгөрсөнд хагалж буталсан жижигхэн хэлтэрхиинүүдэд ширтээд л байх, энэ талаараа дэндүү удаа яриад л байх юм бол хизээч уул өөдө буцан гарч Бурхантай уулзаж чадахгүй шүү. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол